За дараагийнхаа сэдвүүдэд орох уу тий. Саяны ойлгомжтой. За дараагийнх маань юу гэхээр зорилго тодорхойлоход гардаг бас нэг алдаа. За тэр маань хүсэхгүй байгаа юмн дээр хит төвлөрдөг. Тэгээ тэр бэрхшээл болоод шатаг болоод яваад идэг. Юу хүсэж байгаагаа баг мэдэхгүй. Мэдхээ болчдөг. Яг зөв. Энэ өстой ойлгомжтой байгааз. Тэр зорилго гэж яриад байдаг. Зорилго нь байхгүй. Би ингэж байхгүй юу? Тэр нэг чи яг тэр хэвээр байгаа байхгүй. За. Хүсэхгүй байгаа юм аа мөртлөө. Тэгээд ер нь хүсэхгүй байгаа юмн дээр юу хүсэх гэж юу их гээд байгаач мэдэхгүй. Тэгээд тэр зүгээр төгөөд идэг. Тийм. Яаж ч хаахтай тий. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр бэрхшээл дээрээ илэрхийлж төвлөрчдөг. Хүсэхгүй байгаа юм аа ажил хийе гэхээр залхуу өрөөд байна л гэж яриад байдаг. Хүсэхгүй байгаа юм чинь тэр байгаа байхгүй. Хийх хүсэхгүй байгаа байхгүй гол нь. Тий? Тэгэхээр хүсэхгүй байгаа юм дээр төвлөрөөл хэрүүл хийгээд яриад идэг мөрчөө юу хүсэж байгаагаа баг мэдэхгүй. Тий? Тэгэхээр хүсэж байгаа юмн дээрээ зориулаад төвлөрүүлнэ. Тэгэхээр бид нар өгүүлбэр зохиохдоо ч гэсэн одоо жишээ юу гэдэг ямар юм дээр лээ? Юу гэдэг муудалцахгүй тулд ч үлээ тий. Нэг тийм яриа. Нэг дасгалжуулалтын юм дээр яриа гарч ирсэн шүү дээ. Тэгээ муудалцахгүй тулд нөхөртөөгөө муудалцахгүй тулд би ийм төвчж байна гэдэг зорилго тий. Тэгэхээр тэр маань юу гарч ийнэ гэхээр муудалцахгүй тулд гэдэг зорилго бол хизээч байдаггүй байхгүй юу? Нөхөртөөгөө тий сайхан гэр бүл болохын тулд гэдэг зорилго байхгүй юу? Тэгэхээр чин тэр хоёрын хооронд асар том зөрүү байгаа байгаасаа тий. Нөхөртөөгөө сайхан гэр бүлээ сайхан ойлголцохын тулд би нөхөртөөгөө юм ярьж байна гэж ярил өөр байхгүй. Тэгэхээр бид нар бэрхшээл дээрээ төвлөрөөд байдаг. Тийм байгааз. Тэгэхээр тэр маань хүсэхгүй байгаа юм дээр төвлөрөөд байгаа байхгүй. Муудалцахгүй тулд гэдэг хүсэхгүй байгаа сте муудалцахыг үүн хүсэхгүй байгаа байхгүй. Тэгсэн мөртлөнгөөсөө тэрийг зорилго гэж бодоод байдаг. Айгу амархан толгой иргмээр байгаа сте тий. Тэгэхээр муудалцахгүй тулд хийх биш харин эвлэрхийн тулд, сайжруулахын тулд, тий, уучраа олохын тулд, ярилцахын тулд, сайхан гэр бүл болохын тулд, тий, үр хөвгтөө сайхан өсгөхийн тулд хамтдаа ч гэдэм үү, тий. Тэр маань зорилго байхгүй. Хүсэхгүй байгаа юм биш хүсэж байгаа юм дээрээ хүсэж байгаа үг өгүүлбэрээ бид нар ашиглаад оруулаад ирчүүл амьдрал аюу гайхалтай байхгүй. Тийм байгааз. Гоё юм уу тий?